За сайн байцгаана уу. Оддын шагаа нэвтрүүлгийн дараагийн дугаар инхүү эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарт Deed Production-ы залуу жүжигчид Бэлгүн Ямаранс нар оролцож байна. Ингээд сайхан үүлцэцгэж байна өнөр. Сайхан уулзж байна. За бас урилгыг хүлээж авч нэвтрүүлгийг ирж хэмжиж байгаад баярлалаа. За. Оноо мэрэг ихөө. Урьж оролцуулсан манай нэвтрүүлгийн хамт олонд баярлалаа. Сум тавих мэдрэмж хэр байна? Үгүй яхаа тэр бас анхны мэдрэмж нь гоё юм шүү дээ. Тэгээ тэр онжоо мэдрэмж. За сайхан уулзж байна. Сайхан уулзж байна. Уран бүтээл арив нь уу? Ариун байна. Манай Ямкийн хувьд бол аав шагаа харагдаг юм байна тий. Аав нь цолтой юу? Цолтой аймгийн гоцсон мэрэг. Аймгийн гоцсон мэрэг. Хүүхдээ ахтаа сум зөөгөл. Сум зөөсөр байгаад Жан гашраа алцсан гэх юм уу? Гашраа тий. Тэгээ тоглохоо олчиж байгаа шүү дээ. Итрийн хүүхдэрээс сум шүү дээ. За манай өнөөдрийн зочин аргуучаар Монгол Улсын хошоо мэрэгэн Борж Чулуун гэдэг залуу оролцож байгаа. Манай охиморт баг тоглодог. За тэгээд үзүүлэх харваа бас дондор нь үзүүлнэ. Бас ингэж гоё юм тийм гэдгийг харуулсан да. Зураг бол бооцсон байна тэгээд. Сая манай хоёрын хувьд нэг сум тавиад ерөнхийн нэг бас баримжаа авчлаа тий. Тийм нэг жоохон мэдрэмж авсан. Тэгээ манай ер нь нэвтрүүлгийнхаа дарааллыг танилцуулж тий. За нэгдүгээр үе бол бид нэг 5 асуулт бэлдсэн байгаа. Шагаа арваа, өв соёл, дүрм журам, түүхтэй холбоотой, шагаатай холбоотой 5 асуултаас одоо нэг нь илүү он авах магадaltaй байх нь тий. Ямар ч байсан 3-2 ч юм уу, 4-1 ч юм уу. За ингээд 2 дугаар үе шат бол мэдээж харвааны хэсэг дээр бол нэг харваач 12 сум тавина. 4 сум тавиад байраа солино. Сүвээ солих гэж ярьдаг. Байраа соль суугаад 4 сум, буцаа байраа солиод 4 сум ингээд 12 сумаар нэг оноо нэг оноход нэг оноо нэмээ явна гэсэн үг те. Ингээд 2 үеийн хэлбэрээр ялагч тодорно. За ялагч маань нөгөө ялагдсан оролцогчдоо нэг юм бяцхан шийтгэл юм уу даалгавар өгөх нэг юм хэсэг байгаа. Тэгэхээр энийг хэдүүлээ бас нэвтрүүлэх хэлхээс өмнө тохирчээ те. Тэгээ тэрийг одоо юу байх вэ? Эсвэл сайн дурын анд нэгдэхгүй эсвэл одоо бяцхан биеийн шийтгэл ажиллаа 100% нэлэхдэг ч юм уу те. Тэрийг таяр бодож жагаад нэг одоо би ялах юм бол ийм шийтгэл өгнө найстаа гэл. Тэрийг бас урьдчилаа тохирчээ те. Тэгээ шийtгэлийг шууд юу аль нь ч байсан эндэл шийдэл. Шууд эндэл ингээл хийгээд төрөн дээр шийдэл. Дараа гэсэн юм бол байхгүй шүү дээ. Тэгвэл биеийн шийтгэл нь зүгээр бах те. Биеийн шийтгэл. Тий. Тэгвэл тэрийгэ тохирчээ те. Ер нь сунахаар баг сунахтаар за тоогоо тогтчихъя тэгвэл. 50 юм уу? Тий. За 50. За тэгвэл ялагдсан 50 сунахаар болж байна. Нэлээд сонирхолтой өрсөлдөөнтэй болох байх гэж байна. Бодож байна. За тэгэхээр чи наачаас л ялагдаж болохоорг болчихсон шүү дээ. Бас олон түүхийн нүдэн дээр хуруу гарныхаа эв бираар ингээд ялж болох юм дээр ялагдвал тэгэл булчингаараа шийтгэдэг шүү. Тэгнэ шүү дээ. Тэгээ яддаг. За би амар яалах юм шиг тэгнэ шүү дээ. Сая нөгөө 2 онцсон чинь тэгээс мэдрэмж нь байна тэгээс тий. Хайхгүй уус тий. Хайхгүй. За окей. Тэгээд манай өнөөдрийн дугаарыг Өмгөөллийн Цэц Partners хуулийн фирмийн ивент тэтгэж байгаа. За мөн энэ зураг авалтын талбай бол Даяндаа мэрэг ингээд үндэстний шагаа арвааны клуб байгаа. Дөнжигаар худалдааны төвөөрд байрладаг. Тэгээд бас үзэгчд үзэж байгаа бол энэ клуб дээр сайхан сум тавиараа нээлттэй. Хинч ирсэн сум тавихад нээлттэй байдаг гэсэн үг. Тэгээд ийм шагааны хөгжилд бас үнэтэй хөв нэмэр оруулж байгаа клуб байгаа. Ингээд нэвтрүүлгийн ивент тэтгэгчдийн зүгээс 2 оролцогчдоо өнөө шагаа арвааны үндсэн хэрэглэл болох ашлаг сум бэлгэлж байгаа. За цааштай нэвтрүүлгээс хойш бас гэртээ ч юм уу сум тавьж байгаа гэсэн. Энэ үндэсний үйлсийг сонирхож тээж уур. За маань Ямкийн ч баг ашлаг сумтай байхаа та. Байгаа. Тийм баг. Аав шагаа. За анхаахаа яг авсан. Яг л ингэ сум. Би ч нөгөө бүр юм хүүхдтэй тийм бөөрөнгөөс сумтай байлаа шүү дээ. Хүүхдүүдэд тавилдаг байсан. Тэгээ сүүлдээ би уулна аймгийнхаа наадамд нэг төрүүлсэн юм шүү дээ. Нэг 6-тай. Данч нөгөө хуучин болцлоор л одоо тэр хамаагүй л дээ тий. Баг ер нь багийн бүх спорт одоо сэлгээний тамирчилтай шүү дээ. Тэгээ тэр бол болцолд ордог шүү дээ. Одоо чинь миний энэ чинь аймгийн гоц мэргэн гэдэг цол шүү дээ. Одоо ингээд бүдүүн зураас нь бол төрөө. Энэ нарийн зураас нь 2-3 дугаар байр буюу шөөг гэж. Тэр одоо Янкийн хувьд нэг ийм зураастай байх нь шүү дээ. Нэг шөвгөө зураастай байх нь. Хэрэв 3 болох юм бол аймгийн хошоо мэргэн гэдэг цол байдаг. Тийм цол аваад малгай тэмдэг зүг ирэх үүсдэг гэсэн. Тийм юм байна. Зүг. За ингээд нэвтрүүлгийнхаа уламжлал ёсоор
эхний үе буюу асуулт хариултын үе шатаа эхлүүлээ те. За. Амархан л асуултууд байгаа да. За нэгдүгээр асуулт яг энэ зурхаа дээр тавьсан нэг чулуу тавьсан байна те. Энэ чулууны үүрэг зорилго бэлэгдэл юу вэ? За би надад юм мэдэх хэвчээ дөө. Мэдж байгаа шууд гараа өргөл хариулаа явчих. Тий. Цоож модоо цоожлороо энэ гэж ярьдаг шүү. За ажгаар юм. Надад ч ямар ч хуйлбар алгатай харин. Оо мартгаан чи би мэддэг байсан үг тахтай. Ер нь шагаа харвж байгаа баг болгоны модон дээр юм чулуу тавьж байгаа. Яа би амар мангар юм. Мартгаан чи яах. За юу би хариултаа. Энэ би одоо Таамаг л дэвшүүлдэг гоё. энэ ч одоо ингээ харахаар зүгээр энэ ч одоо нөгөө юу вэ байх гэдэг чинь ар цасаадаг юм тэгээд тэр Вапер шиг үү? тий вапер шиг. Тэгээ одоо нөгөө юу юунд болгонд л одоо нэг байд юм чинь тэр нас Баг болгонд л бас өөр юутай байх юм болов? Ёс тийм нэг юутай байх юм болов? Уу байх нь байгаа. Яг тодорхой тооч яг ингээ хэлчихээр юм бол надад яг байх. Одоо энэ арцмар цасаасан байгааг нь тодгоор юу гэж хэлж байна? Зүгээр ингэж ойлгож хариулж болох уу? Өөрийнхөө таамаглалаар Энэ модны хамгаалалт сахиус гэдэг шиг. Тэгэж хариулж болох уу ер нь? за ер нь бол болно. Тий. Тэгээ ингээд би инхөөрхөн байгаадах өөрийнхөө модыг энийг нь тавьчингууд хүн ирж юу яах. Тойжлоор тойжлороо гэдэг гэж. За ер нь бол энэ асуултын хариултыг бол Ямкаг бол баг хариулчлаа гэж бодож байна. Тий. Энэ бол 6 мандаг чулуу гэж ярьдаг. 6 мандаг чулуу энэ бол ихэнхдээ одоо хуучны одоо нөгөө хөгжүүлэн ярьж байгаагаар бол одоо багийн эзэн буюу багийн ахлагч энэ модны эзэн байгаа шүү дээ. Тэгээ тухайн баг энэ модны эзэн баг гэж явдаг. Тэгэнгүүт тэр багийн ахлагч нутгийнхаа чулуугаар ч юм уу мануулдаг зурхаагаа. Одоо жишээ нь энэ чулуу бол миний төрсөн нутаг Говьтай аймгийн Хөхмөрт сумын одоо манай өвөгийн тэр төрсөн нутаг хажуудлын хайрхнаас одоо 20-оос гуйж авсан чулуу байх чинь. Энэ бол модоо манах зориулттай. Нөгөө талаар энэ чулууг тавьсан бол тэнд сууж байгаа харваачд хэн ч сум тавихгүй гэсэн. Одоо нөгөө цоочлох гэдэг нэг юм үг бас орж ирлээ шүү дээ. Жохон онцгой хэлж байгаа болохоос шүү. Ер нь бол ингээ модоо хаах гэж ярьдаг те. Чулуугаа тавиад хаачиж байгаа. Тэгэхээр хэн ч сум тавихгүй гэсэн. Чулуу тавьсан айл дээр очиж тоглохгүй гэдэг ч юм. Иймэрхүү бэлэгдлийн шинжтэй. Тэгээд мөн чулуугаа бол харваачд нэлээ одоо хүндэтгэж нөгөө талаасаа тэр нэг зүсэг өвсрлийн гэмээр юм заан үлүүдэд арцуугуулад модоо хариулдаг, харваачдаг ачлах сумыг хариулдаг. Иймэрхүү бас нэг тийм уламжлалын юмнууд байдаг. Үгний сонголтоо буруу авч жоохон. Ер нь бол санаа зүв те. За ингээд нэг дэх асуултын хариулт бол 1 оног Ямка авлаа те. За дараагийн асуулт шагаа 10 хөдөө орон нутгад бас их зохион болгож ялангуяа хээр талд зохион байгуулагдаж байгаа. Одоо сүүлийн үед бүр их болж байгаа. Тэгээ тэр шагаа 10-ны үндсэн уламжлалт хэлбэр гэж ер нь томьёолоод байгаа дүрмэндээ. Тэр хээр зохион байгуулагдаж байгаа тэмцээнүүдийг юу гэж нэрлэдэг вэ? Хээрийн тэмцээн. Биш байж. Тойром юу лээ? Зааж Жахт энэ амар давуу тал Давуу даав шагаас. би ч юусоо би айгүй мангар мартгаан ч тэгэхээс харж ийснаас энэ би нарийн ширийн юмнуудыг нэг ухаж мэдэхгүй байхгүй юу. Тэгэхээр ийш амар давуу тал тавьчихдаг. Тэгээд энэ одоо тэгэл чи онхоо зөөр арга бололж ил л та. Одоо тэгэл таайда одоо юу гэх юм бол тэр. За сүүлийн хэлбэр. хээр талд болж байгаа тэмцээн юу гэдэг вэ? Тойром баха. Тойром Харва гэдэг. Тойром. Шагаар ууны уламжлалт одоо юм яг. За яах вэ? За ингээ 2-0 болж байна те. За яах вэ? За 3 дахь асуулт. Жохон амархан асуулт чи. Одоо энэ сумыг юугаар идэгв? Яс. Хариулж байгаа. Хариулъя. Бугын 5 яс. Бугын 5 яс те. Би яс гэсэн шүү. Тэгсэн. Тэгээ ер нь бол энд хариуллаа те. Миний. За 2-1. За бугын 5-ны ерний нэг унсын ерний 5-ны ясаар хийж байгаа. Таваар нь. Бугын 5-ны тэр хатуу ясаар нээж байгаа. Зүгээр өөр бусад ясаар нэг хийдэггүй гэсэн. Өөрс ховор тохиолдолд тэр хандгаан 5-ны яс юм уу эсвэл зааны соёо моё гэдэл нэг ярьдаг. Яг төгөөмөл нь бол бугын 5-ны яс байна. За ингээ онооны харьцаа 2-1 болсон. Энэ дээр бол гараа өрөх яг мэдэгдэж ш сая. Мэдж байгаа бол газ юугаар хариулт хэлсэн. Эхний хоёр дээр нэг уралдах юм байхгүй ингээ харилцсан болохоор. Цаар болохоор тав байлцсан. За. За 3 дахь асуултыг одоо зурхааны энэ хэцний өндөр
асууж. Өндөр. Тий. Чи одоо энэ гэсэн үг үстэй. Тий. Энэ газраас энэ хүртэл өндөр. Стандартчлагдсан. За. 35 см. 35. 35 бол арай биш. За. Тэг үзээд. Хэсний өндрийг ер нь бол хашлагаар үздэг. Аха. Тэгэхээр одоо давуу байдаг ба. 30 уу? 25 юм уу? 30. 35. Ха? Хэд вэ? Энэ ч одоо энэ 30 штэ. 30. Яг 30. Тэнд ямка төрүүлээ хэлчлээ тий. 30. Ер нь бол айлын нөгөө модон дээр очихоор хэсний өндөр одоо хуучин дүрмөр л тийм эсэ. Одоо бол бүгд 30 байна гэдэг стандартыг сая 2025 оны дүрмээр шинжилгээ тогтоосон. Хуучин бол энэ 28-аас 31, 29-аас 31 хооронд тэгэхээр 2 см зөрүү нөгөө хасаан дээр зөрүү гарч штэ айлууд дээр зарим нь намхан зарим нь өндөр. Тэгэнгүүт хүмүүс очиод яг түрүүний хэлж байгаа чинь нөгөө хашлага барьж үзээд хэсний өндөр юм биш үү, нам биш үү гэдгээ хэлдэг. Арай 5 см татвал. За яах. За ингээд 3-1 болсон шүү. Тий. За дөрөвдөхийг нэлээ хэцүү асуулт асууя да. За тэрийг л буудах боломжтой. Бошоохон шиг л гараа өргөх. За. За баг хэдэн гишүүнтэй байдг вэ? Шахаар байна. Зааж. Нийлгэнд 200. Гоцгож байдаг. Тулаа мэрэгэн цуун гэж яддаг те. Мэрэгэн цуун, нийлгэн цуун, мэрэгэн цуун 6. Би хариулт алдчихж байгаа юм уу? Хэл ер нь оновчгүй байна. Тоогоор хэлээ шүү дээ багийн нийт гишүүдийн тоо. Нийт гişүүд. Сая 6 бол биш шүү ямар ч. Нэн. Сая тооцлоо. Тэжээ тоолоод гараа одоо хариу гаргаж чаддаг. Юу гэдэг лээ? Шин дүрмээр бол ийм болцсон шүү дээ. Нийтлэг үеинд 2 харуулсан. Шутраг өрөнд 2. Шутраг санахгүй би сая ингэж. Тэгээд мэрэг үеинд 2 гэж 6. Шутрага санаад 2 замаатай. 2 сэлгээний тоглогчтой ингээд 8 байхгүй. Би шавтрага санаа шууд 8 гэж. Би сая нэг нь юу гэдэг вүлээ гэж. Шавтрага. Тэнд 2 гэхээр л бодчихж байгаа юм шиг байна. Тэнд 2, 4. Чи шууд таалцлаа тийм. За ингээд 2 яг л боломжтой сайхан энэ тэнцвэр суурьлаа. Одоо тэгэл оноо харуулаарай л. Тий. 3-2. Үүсгэндээ. Үзье одоо. Тий. За. 50 сая байхгүй төлөө тэгээд нилээ үзэндээ. Хүмүүстэй байна саяны сүүлх дээр. За ингээд дараагийнхаа хэсэг л оръё. Одоо манай борчлуу мэрэгэн сум тавьж үзүүлнэ. Мэрэгний хувьд бол би жоохон хэцүүхэн сум тавиулнаа. Одоо тохонд 2 сум, тулаан санд 2 сум, нэг санд 2 сум, дүүжин буюу зоосонд 2 сум гэдэг. Тэгээд хэд ондох нь харъя те. Бас сонирхолтой. Тэгээ нөгөө талаас та хоёр борчлуу мэрэгнийг сум тавьж байгаа тэр нөгөө нислага нь яаж нислэж гэнэ үү? Техникийг бас ажиглана үс тийм ээ. За. За. За ингээд борчлуу мэрэгний үзүүлэх харааг сонирхоо ингээд товхонд 2 сум тавина, тулаан санд 2 сум, нэг санд 2 сум, дүүжинд 2 сум гэ 8 сум тавьж үзүүлнэ гэсэн үг. Зэ сорорайха. Шкора. Наач яасан ч энэ тэрж. Нилийн ширэн тусч байгааз. Манай борчлуунч ер нь бас онооны тусгал чангатай гэж бас хүмүүс ярьдаг лээ. За ихэнх сумаа сайхан онлоо. Онхоор шакура. За. Шакурай. За хоёр дахь сум. Шакурай. Ер нь тэгээд дүүжин байсан ч алт харгуул сум ирж ин да. Яг л цэгэн дээрээ тусч байна. Хөө. Ямар хүчтэй сум бэ наач хүнд мүнд. Минийх байна. Наач нэг 8-тай, тэр нэг 18-тай л. Гаравтай. За тулаасааны ингээд нийтдээ 3 тусам тавьчих. За дутаачлаа. Сая эндээс авч явж. Сая бас холбооны дүрм шинжлэхтэд 3 том тэмцээнийг зөвхөн тулаасаанд тоглолдог болчихдог. Битүү өрөхгүй. Тийм. Илүү мэрэгжлийн төвшөнд тоглоно гэсэн үг тийм. Нийлэг нь өрөх сан бүгд болцсон. Бүгд тулаанд.
Улсын аварга холбооны цом, ерөнхийлөгчийн цом гэсэн гурав. Хурээ. Ингээд нэг хасаанд 2 сум 50. Нэг хасаанд бол ихэвчлэн нөгөө тэмцээний шийдвэрлэх оноо гэдэг те. Ганц хасаа үлдэхээр тэрийг онож байгаа хож. Эсвэл нөгөө 3 баг хожил тэмцээд нэгнээ тойрч волейбол дээр ч гэсэн нэг тийм болчих те. Тэр нь шиг. Контр хэрэг гэдэг шиг. Тийм болчих юм бол нэг хасаанд бүх харуулт нэг сум тавиад. 3 биенийгээ тойрчих юм бол те. Тэр бас их шийдвэрлэх оноо нэг хасаанд ягддаг. За сайхан тусгаж байна. За ингээд нэг хасааны сүүлийн сум ингээд 6 дахь сум явж байна тийм ээ. Нэг хасаатай яваа. Дүүжин дээр сонирхолтой юм болох бах та. Сайхан тусч байна. Ер нь энэ бөөрөөр бол дүүжин дээр ч гэсэн 2 онохор байна шүү. Одоо дүүжин. За Одоо л дүүжин авьяасын харанда зоос байгаа ш тийм ээ. энийг онох юм. Дүүжээ. За одоо энийг л ондоо. Эхний сумнууд тусч исэн цэгэн дээрээ тусвал эндээс холдохгүй л дээ. Дүүжин дээр ч хүмүүс. Дутчлаа. За дүүжингийн сүүлийн сум. Сэтгэлзүү гэж нэг амар юм байна тий. Төрөөний тэр хасааны сумнууд бол цэгэн дээр явсан шүү дээ ерөөсөө байна. Тэр одоо ийм зоос мас арайж онохгүй шүү дээ. Зоосоо харахгүй шүү дээ би тэр тийм байсан. Шакурэ. Тоглолтын дээр энэ дүүжинг ингээд онжил ер нь ихэнхдээ хожил шууд авчирдаг. Хоёр багийн оноо тэнцсэн үед дүүжин тавиад дүүжингээ онсон баг нь хожил авдаг байхгүй. Тэгэхээр энэ дүүжин бол ихэнхдээ хожлын сумнууд байдаг гэсэн үг. Ер нь харлаа. Эрфээ ургуул. За ингээд нөгөө тоглоом дуусгаар юу яаж байгааз чулууга тавьж байгааз ингээд тавьчихж байгаа байхгүй. Одоо ингээд таярыг суухаар буцаа чулууга аваад хасаага өрөөг ингээд явах юм шээ. За ингээд зочдыгоо За сумаа тавь гэж урьж байна да. За заагаа нийлээд ингэ. Зэ сорорээ. Ай шүкрайго. Сайхонлоо. Ай шүкрай. Нэг өөрөө юм төвлөрлийн тоглоом болохоор надад ярьж болохгүй болчиход байна. Ярьж болохгүй байна. Маазарчингууд буруутчих гэдэг юм санагдаад. За манай хүн ямар ч оноод улаан хасаага буулгаад авлаа да. Тэгээ төвлөрсөн хүнээс чи юм чанга хоолой гарах болчихдөг юм шүү дээ. яа. Барьсан. Я барьс. За одоо манайд л зэ сорорё. Та ямар ч юм сан над дээр жоохон сул зээлээ тийм. За маацрах гэдэг юм бэ. Чааслаллаад. Саяхаг яаш нэстэ хасчин нэстэ те. Энэ юу яг сайн харуулт сая тэр ихлээд би гоё харагдсан. Зүгээр одоо дэндээ хүчтэй саяных яач юу? хүчтэй дээ зүгээр явуулах гээд мэрийг гэдэг гэсэн үг байхгүй. Мэрийдгүүгээр л зүгээр юуж бодохгүй гал зүгээр хамаагүй. За манай өнөө хоёр дахь сум. Ихэнх сумаа сайхан онсон байгаа. Ер нь тэгээ оноогоор тасраад ирвэл хөтлөгчөөс тусламж авч болно ш заяа. Ялагдж байгаа нь. Тэгэхээр бол би нөгөө дүүжин мүж ч юм уу тавиад өгч шүү дээ. Окей. Давчлаа. Нэлээд өндөр давчих шиг боллоо. Залуу харваач бэлгүүний хоёр дахь сум. Юу ч бодохгүй сая анхныхаа ирсэн сэтгэл зүгээр л харавчул чих ачаах явах гэдэг шүү дээ. Ойгол гарч ирлээ дээ. Яах вэ? Коуч багшаа. Би яах ёстой вэ? Үзүүрээ явахгүй наа. Зүгээр л дэндээ бас л ингээд мэрийг гэдэг. Мэрийггүйгээр ингээд Сая юроос харахгүй гэж байгаа сая бичүүлдэг байж. Тэгсэн л буудчихгүй. Оноогоо дуусгасан байна. За давчих. Одоо чи маань ч ингээ онохгүй бас болж шүү. Ядаж нэг ганц оноо тэнцчих юмсан. Нэгдүгээр үед Ямкос нэг оноо илүү явж байгаа шүү дээ. Нислага өөрөө болчихж яах гэсэн үг юм уу? Заалтан дэшээ дэш болчихно. Зоолт. байрал өндөр. Одоо нэг сум тавьж хашлага тавьчаад ингэ барихаар дахиад хөдлөөд өөр болчихж байгаа шүү дээ. Ер нь бол яг нэг барьсан барилаа барайл суучих хэрэгтэй. Зорлцоор хараа мутчих. Фокуслах баг.
Нислэхгүй л байна та тий. Би яагаад юм? Өнөө нэг ингээд тавиад энэ дээр ингээд дарна гэдэг шүү дээ. Тийм. Чин дээшээ ингэж аваад байгаа шүү. Яг энтэй нь ингээл ингэсэж. За нийллэг үеийн нэг харуулж 4 сум тавьдаг. Тэгэхээр одоо нийллэг үеийн сүүл сум явчихна гэсэн. Дөрөвдөг сум. Одоо ихтэй ямка төрүүлж яваа үстэй тий. Нэг оноо. Нэг оноотой явчих. Одоо сонирх шиг даавал шүү хөө. За онсоо модтой онсоо. За ингээд нийллэг өрөнд 2 онж авлаа да. Одоо би юу? Тий, сүүлийн сум, нийллэгийн сүүлийн сум. Тэгээд та хоёр байрлалаа солиод. Тий. Нислэхгүй зүгээр л ингээд байна. Энэ ч бас нэг ингээд чимхээ очсон байгаа шүү Тий. дээ. Энэ хоёр уруу чинь жоохон чангарч иж ингэж нислэгдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр чангарахгүй зүгээр ингээд хайчаад байгаа. Яг дунд өрөөний зүрээ ингэж дарж байгаа л тэгэл ингээл чангалаад ачиж. Юм бодохгүй тавина. За онсоо. 3 оноо тавиллаа да. Тавж. Ер нь гоё нисэлж ш. Онсоо. 94 сумдаа 2 оноолох юм байна. А би зүгс ингээд жижигэн түлхчээжсэн чил очиодсон. Тэгэхээр чи энэ дээр бүр болох байлоо. Дараа татаа. За дууссан. За. Одоо сүүлийн 4 сум байрлалаа сольч. Одоо ингэ зэ. За. Хаашта бэлгүүний сум өрөхгүй байгаа юм чи одоо тохоо ойр тулаад гэж. Тгий. А тэгэл та. Тэгэл та. За ингээ мэрэг үеийн 4 сумыг одоо сонирхноо. Чаавас. Стой нэрэ. Хашлах сумны заяа гомдмаар амтэн да би ч нэрээс. Даанч явда. Сүүл сум уу? За ингээ 4 сумд гаталгаатай 2 оноод байна шүү. Корей Наа нэг чиглүүлж яагаад нэг за донооцгооч. ганц. За. Яг ингэмээр байгаа Тэр сүүл сумаараа л ганц боллоо шүү. Гэтэ сүнэн л хэстэй би. Одоо сонирхох зүр аргагүйсэн. За ингээ хоёр оролцогч байна. Харваны үе дууслаа. Одоо тэгээд борын үед ямар дүгнэлт хийж байна да. Танаа үнэлээ явсангүй дээ. Гэхдээ яг сүүл сум онлоо тий. Тий сүүсэн боонлоо. Манай унч бол 4 суманда баталгаатай 2 оноод шүү дээ. Ингээд 3 үе суухтаа 6 ончиж байгаа. Манай төлөө бэлтгэл их хийцэн дээр. Нэг орж ирээд сум үзэхтэй. Тэрэн дээр бол аим байсан л да. Наатайсан. За ингээд дараагийн хэсэг юм. За энэ хөө оддын шагаан нэвтрүүлгийн 2 дахь дугаар энэ төрөд өндөрлөж байна. Өнөөдрийн манай дугаарт Did Production-ы залуучууд маань оролцлоо. Ингээд ялалтыг ямаранз залуу арваач бас аймгийн гоц мөрөгний нэг зураас юм болцлаа гэсэн үгсэндээ бас тасархай төрүүлж шүү. 6 онсон тий. 4 суманда байнгын 2 онлоо шүү дээ. Тэгээд 6 оноод өмнөх үеийнхээ нийлбэр оноогоор 9 оноогоор энэ дугаарыг ялагч болж байна. За бэлгүүний үед өмнөх үеийн 2 оноо. Сүүлийн За сүүлийн 1 оноотой ингээд 3 оноотойгоор ялагч байна. Мэдээж ингээд хоёр оролцогчийн сэтгэл ямар байна? Гүй одоо амар муу энэ үү. Би үгүйсээ нөгөө бэлтгэл дээр тий авах би сая амар байсан биз дээ би. Тэгсэн чинь гэвгийн сэтгэл зүй мааш ингээд яг онно гэж бодцохоор чинь бас судлаа юм биш тийм чинь. Тэгээ онно гэд хамаг ямаа ингээд бодоод ингээд чангалахаар чи сум нь энэ урд Яг дунд. Тэгж онсараагаал ажигчлаа л да. Ер нь бэлтгэл хийх хэрэгтэй юм байна гэдэг аягүй сайн ойлголоо. Тий. Би одоо юу батхаа тий ялцсан. Ялтаа. Тэр нь түрүүнийг синд ингэж явууллаа шүү. Аа тий тэр чинь би ч сэтгэл зүй их
яг тийм шийдвэрлэх юмнэр хэрэггүй юм гэдгийг мэддэг юм. За за. Гүйж шууд сэтгэл зүй юм байна. Ерөөсөө ингээд Тий. хичнээн хүчтэй няслаад яг л энэ урд унаадах юм шүү. Тий, ер нь маш тайван спорт байх гэдэг байгаа шүү, те. Тэр аим шар үрээд Тий, байгаа. нэг талаараа бясалгал төвлөрлийн спорт болчиход байгаа юм л да тий. Жохон бахтаа бас аавыг дагаа ингэжсэн. Сурсан юм илүүддгүүл юм байна, те. 50 сунаачихсангүй. За за. За тэгээд нэвтрүүлгийн ихэнх тохиролцсон ёсоор маа бэлгүү маань ялагдлаа үл ингээд сайхан 50 сунааж үзэгчтэй. Ир бэрэ харуулах нь. Сүнэ. Миний найзууд харин 50-ыг л харин ч нэг, те. 50 харин нэг хурч байгаа. Үгүй шээ. За Баруун гар чагараад авах үү. энэ сүнэж байгаа. Тийш харж байгаа. Хаашаа харж байгаа. Шийдгэлийг бас өгшөө ер нь гоё гүйцэд биелүүлэх юм л үзэгчдийн сэтгэл хандаг шүү дээ. Гүйцэлнэ. Тэ. За команда өгөөрэй. За. За явкад болчих. 3 2 1 явъя. 1 2 3 4 5 6 7 8 Арай л автаад байдаг. 10 11 12 13 14 15 16 17 18 19 За баяр хүргэе. Пүү Жаагаас бэлтгэл мэлтгэлгүй болохоор 50 сунаахгүй болоо гэж бодсон. Гэхдээ 50-аач бас аргалчаад байгаа маа яасан. 100 гэсэн бол гэж байх шүү дээ. 100 гэсэн бол яг гоё юм салганж Гарын малгана цацж тий. чичээд. 100 байсан бол харамт арай өөрчлөгдөн л дөө. Хичээд. Тэв гэчээр санаа амраад ялагдсан ч яхаг бодсон. Жаахан алцвал. Нэвтрүүлэг ерөөхдөө өндөр чинь бид нар нэвтрүүлгийн нэг бас нөгөө сизон болгоод хийж байгаа нэг хэсэг байгаа. Тэгээ тэр нь 6 дугаарын ялагчид маань хоорондоо өрсөлдөх нэг тийм хэсэг байгаа. Тэр энэ хэд дугаар нь болж байгаа? Хоёр дахь нь болж байгаа. Тий одоо саршны дугаарт бөхчүүд оруулах гэж байгаа. Ингээд саршны хойш нэг цэргийн баяр ч юм ингээд сардаа 1 юм 2 дугаар яваад нэг 5 сарын үед юм уу ялагчдын дугаар хийх баг. Эхний дугаар ялагчаар бол Монгол Улсын гавьч жүжигчин Баатарх байх маань шалгарсан байж байгаа. Эмоц юм. Тий, Эмоц продакшны жүжигчин. Ингээд хоёр дахь дугаар ялагчаар Дид продакшны жүжигчин Билгүн. За 3 дахь дугаараас нэг бүх хүн орж ирэх нь. Тий, Ямка андуурчлаа уучлаарай. Энэ ч сая байх. Тий. Ингээд ямар ч хэсэн дараагийн нэвтрүүлэг хүртэл одоо маа дугаарыг чимж өгсөнд бас баярлалаа. Тэгээд ялагчдын дугаардаа мөн иргэн ирээрээ тэр хүртэл бас бэлтгэлээ сайн хийгээрээ. Тэнд бол мэдээж сайн хүмүүс орж ирэн тийм ээ. Тэгээ мэдээж ялагдсан хүмүүс маань бас хүсэл гаргуул ялагдсан хүмүүсийн дунд бас нэг дугаар хий гэсэн бодлоос өнөөдөр төрлөө. Тий, одоо эн чинь би ялагдсан үн. Тий. Би одоо нь 2 дахь дугаар үн би. Тий, ер нь тийм юм хийвэл тэр ялагдсан хүмүүсээ бас ураад нэг дугаар хийгээд бас үзэгчдэд сонирхолтой байх юм болов уу гэж бодож байна. Даа гэдэг шүү дээ. Баахан шаардлагатай байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр өнөх очрыг би бас ай өөрөө Тэр бод. нөгөө одоо бүгдээрээ хашлах сумтай болсон юм чинь. Гэртээ бол нэг 30 см юм дээр хасаа шагаа тавьж байгаа л нөгөө саяын 4 м 72 зайгаа авж байгаа л нислаад ах юм шүү дээ. 4 м 72 см. За ингээд бэлтгэл хийгээд байхад бол мэдээж онохгүй юм гэж байх тийм. Хүмүүс сэтгэл зүйл байна дөө тий. Тийм тэгээд сэтгэл зүгээ чангалах хэрэгтэй байна. Одоо энийг гэртээ авчиж байгаа би өдөр шөнөгүй нүднэ. Тэгээ ялагчны тэмцээн. Тэгээ манай нэвтрүүлгийн хувьд бол ер нь үндэсний өв соёлыг илүү үзэгчдэд Монгол түмэндээ бас таниулах гэсэн юм зорилготой байгаа. Одоо жишээ нь би бол бүх үздэггүй ирнэ. Одоо Монголын юу гэдгийг ер нь ихэнх улсын цолтой бөхчүүдийг өсөөсөөгөө таньж штэ тэ. Тэгэхээр нөгөө талаараа энэ шагаар бол адилхан л үндэсний спорт, үндэсний өв соёл учраас бас энэ шагаар хүн болгон чадахгүй ч гэсэн одоо ингээд нэг хачлах сумтай байдаг ч юм уу. Ядчил энэ өв уламжлал яаж өвлөгдөж ирсэн, яаж харагдгийг дүрм юу байдгийг гэх мэтчлэн бас ингээд үзэгчдэд таниулах зорилготой нэвтрүүлгийг хийгээ явж байгаа. Миний хувьд л одоо айгүй тийм юу сонирхолтой байхгүй. Анхудаа би ч яаж байгаа шүү дээ. Шагаа 10 боргийн юм чи анхудаа барьж үзэж байгаа. Тэгээ харахад энэ тэрэгээ юм болгоч ерөөсө амар шар хүрэх юм байна. Гэл онж байгаа мэдрэмж хэрэг. тий тэр бол гайхалтай ингээл цацраал ингээл. Бүр анх бол анд 9 тохоноос тий. Тэгээ би уг нь амар Бэлтгэл хийж үзэхэд. Тэгээд доош ирнэ хавж үзсэн шүү. бэлтгэл дээр Тэгэхээр чи байсан. сүүлдээ бүр амар сонирхолчлоо. Гэтэ одоо яах вэ тий. Тэгээ одоо сайхан сум тавих хэрэгтэй байна тий. Тэгээ ялсан хүмүүстэйг оролцох юм бол бас гоё дугаар болох байх гэж бодож байна. Завчлаг өөрөө танаа гүйж ирээл. Ер нь 7 хоногтой байнга байж тийм. Тийм Дандаа мэрэгэн клуб гэдэг энэ Дүнжигарын урталд байрлаж байгаа. Энэ клуб бол байнгын одоо өглөө 10 цагаас эхлээл байх шүү. Тэгээ орой 10 хүртэл.
Тэгэл орж ирэл өдөржингөө сум тавьж ийн ингээд бүгд зүгээр сонирхож байгаа хүмүүс бүгдээрээ ирэл хуваагдаад тоглолч. Энэ юу авж ирэл. Ажлах сум аваад. Ажлах сум авч ирэл. Заалгаад Тэгээд нөгөө хүмүүс ч бас ингээд заагаад өгчин шагаар рууны бас нэг онцлог нь тэр шүү дээ. Сурыг гэсэн хүмүүст илүү зааж өгөх гэж эрмэлздэг. Энэ өв соёлыг бас түгэй гэсэн хүмүүст л ирчүүд л байна да тий. За ийхүү манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлж байна. Оддын шагаан нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Мөнгөлийн Цэц Партнерс хуулийн фирм оролцож байна. Ингээд мөн дэмжигч байгууллагаар үндэсний шагаар рууны Даяндаа мэрэгэн клуб ажиллаа. Ингээд нэвтрүүлгийн ивент тэтгэгч бас олон түмэнд өргөхөд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ивент тэтгэгч байгууллагатаа одоо талархал илэрхийлэх нь зүйтэй байна. Ингээд мөн өнөөдрийн нэвтрүүлгийг чимж бас нислахааныхаа эрэм техникийг үзүүлж бас оролцогчид маань нислахааг нь зааж өгсөн зочин арваач Монгол Улсын хошоо мэрэгэн борчлуундаас баярлалаа. За ингээд дараагийн дугаараар эргээд уулзъя үзэгчтэй. Баярлалаа. Баярлалаа.